Сайн байцгаана үзэгчдээ. MNB Sport сууг спортын амралтын нэвтрүүлэг үзэгч та бүхэндээ төлөвлөж байна. Энэ удаагийн спортын амралтын нэвтрүүлгээр Монголын Pocket Billiard-ийн холбооны 9 дахь удаагийн буюу 2018 оны улсын аварга шалгуулах тэмцээний тоглолтуудаас үзэгч та бүхэндээ хүрэхээр бэлтгэсэн юм а. За нэвтрүүлэг үзэгч та бүхэнд 2 дугаараар цуврал болон хүрнэ. Өнөөдөр буюу эхний дугаараар залуучуудын ангиллын аваргын төлөөх шигшээ тоглолт. За мөн тэмцээний насан туршидын эрэгтэйчүүдийн хагас шигшээ 2 тоглолтыг хүрэх болно. Эдгээр тоглолтуудыг та бүхэндээ тайлбарлан хүрэхээр Монголын Pocket Billiard-ийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ноён Батулга хүрэлцээрээд байна. За танд хүрэлцээрсэнд баярлалаа. Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс амжилттай зохион байгуулагдаж өндөрлөө баяр хүргэе. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн бас баярлалаа. Улсын аварга шалгаруулах тэмцээний өнөөдөр үзүүлэх тоглолтуудын талаар нэвтрүүлгийнхээ өмнө тавч ярилцъя. За эрэгтэйчүүдийн залуучуудын аваргын төлөөх тоглолт бол бас сонирхолтой тоглолт болох нь ойлгомжтой байна. Тэмүүжин одоо дахиж улсын аварга болох уу юм ээ. За эрэгтэйчүүдийн төрөлд бол нийт 64 тамирчин оролцсноос инхүүгээ 4 тамирчин маань шалгараад үлдчихэд байна. За тэгээд энэ донд бол одоо анх удаага одоо улсын аварга шалгаруулах тэмцээнээс одоо медаль авсан. Одоо медалийн буудлын хагас 2 тамирчин байна. За хошоо мөнгө медальтай 1 тамирчин, за хошоо алтан медальтай 1 тамирчин гэдэг ингээд 4 тамирчин бол одоо үлдчихэд байна. За өсвөрийн төрөлд бол яг энэ цагийг одоо яхаарахгүй өнгөлж байгаа 2 тамирчин буюу Тэмүүжин, дэлхийн хошоо мөнгө медальтай Тэмүүжин, за улсын аваргаас бас 1 алт авсан. За 50 бат мөн бас үлдчихэд байна. 50 батын хувьд бол анх удаага энэ жил улсын аварга шалгаруулах тэмцээнээс медалийн буудлын хагас одоо тэгээд алтын төлөө дайралт хийж байгаа ийм 2 тамирчин одоо үлдчихэд одоо тун утахгүй та бүхэнд бол тоглолтын бол сонирхолтой бэлэн болоод байна. За эрэгтэйчүүдийн тоглолтуудын хувьд үзэгч та бүхэнд өнөөдөр насан туршидын хагас шигшээ 2 тоглолтыг үзүүлнэ. За өнөөдөр хүрэх эхний тоглолтууд бол энэ тоглолтууд байх юм а. За хагас шигшээ тоглолтод улсын аварга дэлгэр далаа FS клубын тамирчин спортын мастер дэлгэр далаа баасан дөржид авчраад харсан. За Shine клубын тамирчин баасан дөрж болон FS клубын тамирчин дэлгэр далаа нарын тоглолтын эхний ээлжийн тоглолтыг хүлээн аван үздэцгээе. За дэлгэр далаа бөмбөгийг одоо тоглолтод оролцож хагалж байна. За нэг бөмбөг унлаа. Хагалгаа сайн боллоо гэж харж байна. Ер нь бол нөгөө пүүл билиард дээр бол хагалаа хамгийн чухал байдаг. За хагалаагаа сайн гүйцэтгсэн тамирчид цохилтоо өөртөө авдаг учраас тоглолт цаашаа өрнөх хайгууд юм боломжтой байдаг. За мэдээж энэ дунд бол бас маш дөрмийн олон юм байдаг л да. Жишээ нь саний хагалаан дээрээс тоглолт цаашаа өрнөх ингээ боломжгүй ингээд энэ нөгөө дөрмийн дагуу нөгөө заавалч нөгөө бөмбөгнүүдэд тооны дараалал зөгтөг учраас тэгээд дараагийн зөх бөмбөг гараагүй нуугдсан юм байх юм бол дөрмийн дагуу бас нөгөө бүш аут гэдэг хийгээд ингээ тоглолтын шаашаа өргөжлөж болдог юм ер нь бол олон юм байгаа. Тэгэхээр ер нь бол хүүхд залуучууд та бүхэн бас тоглож байхдаа энэ дөрмийн дагуу бас тоглох юм бол маш сайн байна. Ямар нэгэн маргаан гарахгүй тоглолтыг улам илүү ур чадвартай гоё тоглож болох ийм нөгөө боломжууд бас байдаг. За эхний ээлжийн тоглолтыг хэн хагалах вэ гэдэг нь бас их чухал байна тийм. Энэ дээр шоддог. Шодоо хийгээд тэгээд одоо шодоо нь болохоор 2 тамирчин маань бөмбөө зохиод эсрэг портонд байгаад өөрийнх нь портонд хамгийн ойрхон зогссон ингээд хагалаагаа гүйцэтгэдэг. Тэр бас нөгөө яг энэ чадвар байгаа. Тийм шодоон дээр нэгсэндээ бас нөгөө мэдрэмж аим шаарддаг. Нөгөө ширээ мэрэ зэм мэдрэх мэдрэмж айгүй чухал байдаг. Тэгээд хамгийн ойрхон тавьж чадсан л. Одоо ингээл энэ хагалаагаа ингээд сайн гүйцэтгснээр дэлгэр далаа энэ тоглолтыг шууд хагалаад дуусгах юм боломж бүрдэж байгаа байхгүй. Дараалаад 10 бөмбөг. Тий, одоо нэг өнө 2 бөмбөг унаа хийсэн сая тий. Тэгэл тэрнээс цаашаа үлдсэн ширээн дээр байгаа бүх бөмбөгүүд ингээл дараалын дагуу бүгдийг аваад ингээл ерөөсөө шууд нэг зөвхөраар ингээд тоглолтыг дуусгах чинь. Ийм одоо чадварыг бол тамирчнаас. Одоо тэгээд дараа нь баасан дөрж ээлж хагалтыг ээлж үүсэж байгаа. Дараагийн хагалгаа бол баасан дөрж ээлж. Тэгэхээр баасан дөрж мөн бас энэ дээр өөрийнхөө хагалгаан дээр бөмбөгөө унгаагаал тоглолтоо цааш нь үргэлжлүүлээд дуусгах бас боломж бас байдаг. Хэвээ тэр хагалгаа алдах юм бол тун хэцүү. Хожигдоо хожлоо алдах юм боломж байдаг. За улсын 2 удаагийн аварга дэлгэр далаа эхний ээлжийн тоглолтод ямар ч алдаа гаргалгүй хоцсон 2 дугаар ээлжийн тоглолтод мөн хоцсон ингээ 3 дугаар ээлжийн тоглолтыг эхэлж байна.
За тоглолт бол ингээд шууд тий нөгөө бүгдийн үзүүлэх боломжгүй учраас тодорхой хэмжээгээр ингээд та бүхэнд бас төвөрлөж үзүүлж байгаа. Тооны харьцаа 2-0. За сая бол ингээд яг миний ярьж байгаагаар бол 2-0 ихлээр чинь Баасан Дорж хаглаа байсан. Тэгэхээр Баасан Дорж хаглаагаа бол муу гүйцэтгсэн байж магадгүй. Өгвөл тоглолтын дундуураас нэг алдаа гаргасан байж магадгүй. Тийм учраас ингээд одоо нэг хожил алдсан байна л гэсэн. Одоо энэ сая бол 70 хагалж байна. Тэгэл энэ хаглаанаас маш их хэмжилт гарч байгаа. За энэ тоглолт бол яг хуу мэдээж бол дэлгэр далайгийн хувьд бол маш туршлагатай тамирч байгаа. 3 дахь аваргагаа төлөө чинь тоглож байгаа. За мөн улсын аваргаас ч бас мөнгө хүрэл медалуудыг бас авч ирсэн. Ер нь бол бас туршлагатай тамирч байна. За Баасан Доржийн хувьд бол залуучуудын улсын аваргаас мөнгөн медаль авч ирсэн. За насан туршдаа төрөлд бол анхуутайгаа ингэж өрсөлдөж байгаа. Одоо медалийн бослон хангачаад байгаа. Ийм тамирч байна. Хүрэл медалийн бослон хангачаад. Хүрэл медалийн бослон хангацсан. За ингээл бас саяны дэлгэр далайгийн халааны алдаан дээр Баасан Дорж тоглолтыг үүсгэл ингээл мөн бас шууд зохилтыг дуусгаж байгаа. Нэг боломж олох гэвэл тэгэл бүгдийг ингээл харуулж дуусгах юм боломж. Тэр бол нэг асуудал хэцүү зүйл биш байгаад байгаа. Эднэрийн хувьд чинь тийм болчиход байгаа юм аа. Ур чадвар хэтэрхий ингээд сайжирчихсан. Одоо манайхан бол олон улсын төвшөнд л ер нь цэцэгдэл тогтоо байгаа. Дотоодын ур чаднаа одоо өрсөлдөөн бол ер нь маш дэцэгтэй өрцөн байгаа. Одоо ингээд тооны харьцаа 2-1 болж байна. ...2018 оны Монголын покер төлөөлөлд улсын аварга шалгууруулах тэмцээний эрэгтэйчүүдийн хагас шишээ тоглолтыг тав хүлээн авч үзэж байна. Шайн клубын тамирчин Баасан Дорж хагалж байна. За түүний хувьд бол 3 дугаар ээлжийн тоглолтод хожоод 2-1 хайрцаатай болгож ойртуулсан. За түүний аваргаар бол эсрэг бол улсын 2 удаагийн аварга дэлгэр далай тоглож байгаа юм аа. За энэ хоёр тамирчны тоглолт бол ер нь яг бас нэлийн зөрүүтэй дууссан л да шийдэгдсэн байгаа. За энэ бас яг юунаас болсон бэ гэвэл тоглолтын ингээл хараа сууж байгаа хамгийн гол алдаа бол ерөөсөө Баасан Доржийн хаглаанаас байсан. Яг л түрүүний хэлдгээр тамирчид нөгөө ээлжиж хагалж байгаа учраас өөрийнхөө алдааг авч чадахгүй байна гэдэг маань ерөөсөө хожигдол болоод байгаа гэж байна. Өөрийнхөө алдааг алдчихлаа. За дэлгэр далаа тэрийг дуусглаа. Дэлгэр далаа өөрөө хагаллаа. Тэрийг бас дуусглаа гэх хэмжлэгээр ингээл нөгөө явчих юм бол нөгөө тоглолтын зөрүү хит холтой явчихдаг байгаа. Ерөөс нь хоёр журам байгаа шүү дээ. Боломж бол ашиглаж чадахгүй бол нөгөө хүн чинь боломж авах гэж байна тий. Чи чадахгүй л би чадвал гэж тий. Ингээл явчихж байгаа байхгүй эдний чинь хувьд ерөөсөө тоглолт нь. Тэгэл нэр нь тоглолтын зөрүү. Тэрнээс хаглаагаа ер нь ингээд аваад юм яг тэр өөрийнхөө тэр боломжийг ингээд ашиглаа яваадах юм бол тооны харьцаа бол нэг ингэж холдохгүй. Ойролцоо л яваад байна. Тэгж байгаа л ер нь нэг дунд нэг ганц алдаа гаргасан тамирчин л яаж. Тэгээд тооны одоо тоглолтын зөрүү бол ойрхон төгсдөг юм зөндөө байгаа л да. За тэгээд сая бол хаглааны алдаан дээрээс одоо ингээд дуусах боломж бол дэлгэр талаад бол 100% байна. Удаадар аллаад одоо бөмбөгнүүдийг оруулцаад одоо 4 бөмбөг үлдсэн байна. Гэхдээ Баасан Доржийн хувьд бол харамсах юм байхгүй л дээ. Маш энэ жилийн улсын аваргатаа их хөнгөтэй сайхан оролцож дөрөв чалгарч бүр хүрэл медалийн боолс хангачаа. Тэгээд дээрээс нь их залуу тамирчин тийм энэ туршлагатай одоо 2 удаагийн аварга энэ мундаг тамирчинтай гэж туршлага болсон тоглолт болчих. Тий, өөрт нь бол бас энэ тамирчид чинь бас хожигдтол ингээд гутаргаасаа гадна хожигдлоос маш их сурдаг байхгүй юу. Одоо болоо суугаад тий. Юу алдчих вэ? Би ямар алдаа гаргачих вэ? За ингээд нэг хожил авч байна. 3-1 хайрцаатай боллоо. Хаглаа насчих бол. Одоо ингээл хаглаа гардаа. Одоо ингээл бөмбөг өмхгүй байх гэдэг чинь ингээл нөгөө өрсөлдөх тамирчинтай ерөөсөө 100% ерөөсөө ингээл хожлоо өгч байна л гэсэн. Бүлүүлэр онцлог бол ерөөсөө бас юм. Маш хаглаа маш чухал байдаг. Бас энэ яг 10 бөмбөгтэй төрөл дөрөв хэр бэлтгэл хийсэн тэрүүгээр дагнж тоглож байгаас хамаарч иж магадгүй юм те. 9 бөмбөгтэй дөрөв мундаг тамирч 10 бөмбөгтэй дөрөв бас хаглаа болохгүй байх юм. Тэгэл нөгөө бэлтгэлээс дээр л тэрийг хаалаад. Жишээ нь одоо ингээл одоо бүтэн жилийн өмнө одоо энэ жил 18 онд улсын аварга шалгуулсан 10 бөмбөгийн төлөөр зохион удаа тийм мэдээж байгаа учраас тэгэхээр энэ жилийн хугацаанд тэр тамирчин тэр талаараа бэлтгэл өстой. Одоо тэгэл дараа жил үе 19 оны улсын аваргыг бид 9 бөмбөгийн төлөөр зохион явуул ингээд тоолцсон. Тэгэхээр яг энэ хугацаанд одоо шинэ бусад улсын аваргын дараа ер нь бол нөгөө клубүүдээр болдог бусад тэмцээнүүдэд ч гэсэн бид нар бас энтэг аюу уйлдуулж явдаг байгаа. Жишээ нь одоо өнгөрсөн жил одоо 10 бөмбөгийн төлөөр бол маш олон уралдаан тэмцээнээр зохион явуулаад тэмцээн болгоод гэж жил яагаад гэвэл 18 оны улсын аварга 10 бөмбөгийн төлөөр зохион явагдана гэдэг югаар тавигдсан учраас тэрэнд зориулж бас бусад тэмцээнүүдэд тэгж төлхөө явуулж өгдөг. Яг бол тэр маань тамирчдаас маш том бэлтгэл болдог. За одоо 19 онд 9 бөмбөр болох учраас мөн л бас
болж өгөл дийлэнхтэй 9 бөмбөгийн төрлөөр тэмцээн оруулна жилийн урт турш. Гэхдээ бас дан бас тэгж болохгүй. Яг л бид нар чинь яг л энэ пүүлээр үндсэн төрлүүдээс авч явах учраас яг л бусад төрлүүдээ ч гэсэн айлхаар л юм. Гэхдээ яг мэрэгчсэн яг энэ пүүлээр дагнсан яг энэ тамирчдын хувьд бол ер нь альч төрлөөр явагдсан нэг хүндрэл бол гарахгүй л те. Тухайн үедээ л нэг жоохон хагалт юм дээр жоохон бодлогын чанар эдэр дээр жоохон тооцоол эдэр дээр л жоохон өөртөө тэрийг зохицуулаад явчихад болчин дээрээс бусдаараа бол ерөөхдөө бол гайгүй. За энэ нэрийн тоглолт бол ингээ ерөөхдөө бол нэлээд зөрүүтэй харагдаж байна. Яг л түрүүний хэлдгээр бол баасан дөржийн хаглаа ерөөсө болж өгөхгүйс учраас мэдээж бол энэ туршлагатай тамирчин энийг бол алдахгүй л те дэлгүүрийн хувьд бол. За энэ хийвгүй болчлоо. Ам дотор орчлоо л да. За ер нь бол бас за ингээд энэ бол дөрмийн дагуу алдаа гарна. Алдаа болж байна. За алдаанд яг хөглөөр нөгөө сэрэг тамирчин ханд бол энэ гар дээрээс шууд бөмбөгийг зөөж тоглодог. Тэгээ дурын зэгт тавиад тоглодог учраас энийг бол одоо 2 шааргийг бол 2 бөмбөгийг бол баасан дуучаад алдахгүй дуусгана. Ийм алдаа бол ерөөсөө нөгөө тамирчин тоо шууд өгөөш болно л доо. Хангалттай шууд нэг хожил аавна. Байрлуулах. Тий, бүхий дурын зэгт байгалуулаад зогсож байгаа учраас. Сая нөгөө тамирчны гол алдаа бол ерөөсөө цохиж алдснаас илүүтэй буухаа тэр нүхэнд орно гэдэг л те. Буланд орно гэдэг л алдаа байлаа. Бас сая бас алдаж авч шүү. За 8-2-ын харьцаатай 9 хожил одоо авбал тэмцээнийг цааш өргөжлүүлэх хэрэгтэй болно. За дэлгэр талаагийн хувьд бол энэ маш чухал одоо юу байна. Нэг боломж олгочихвол юм бол тэгэл одоо 3-8 4-8 гээл одоо нөхөр ороод ирэх боломж шууд байдаг шүү дээ. Тоглолт иргэн шүү бас. Их сонирхолтой тоглолтыг бас нэг удаа үзүүлж байсан юм. 2014 оны улсын аврал дээр 8 бүдэлээр зохиогдож байсан. Тэгэхээр тухайн үед бол 7 хожлоор тоглож байхад ерөөлт 6-2 харьцаагаар хожиж явж байгаа дэлгэр далаад дараалж 5 хожигдоод улсын аваргасаа нутарч байсан нэг хашуун ч юм уу их гоё тохиолдол бас. Гэтэ тэр бол тухайн тамирчинд харамсалтай байсан боловч үзэж байгаа үзэгчдийн хувьд бол пүүл үйл ардын гайхамшигыг бас харуулж чадсан. Тэг яагаад тэгжилж байгаа нөхлөөр дэлгэр далаа одоо 5 тоглолт өгдөг чинь ер нь эсрэг тамирчнаа нэг ч цохиолоогүй дуусгасан. Тэгэхээр энэ бол ерөөсөө бас бильярдын асар гоё гайхамшиг болон өөрийнхөө бас ур чадварыг бол харуулж чадсан их гоё тоглолт болсон. За энэ одоо ингээд тооны харьцаа бол 8-2 гэдэг маань одоо энэ туршлагатай тамирчныг бол ер нь барьж гүйцэж тоглоно гэдэг бол ер нь том бүрхэг болчлоо баасан дөржийн хувьд бол. Тэгтээ бол баасан дөржийн хувьд бол харамсах юм байхгүй яагаад гэхээр одоо насан туршидтайгаа тэмцээнд ер нь 2 дуутайгаар оролцож байгаа хаа миний мэдхээр ороод ингээд 2 дахь тэмцээнээс хүрэл медалийн болцол хангачаа тоглож шүү дээ одоо бол. Энэ бол бас л том амжилт шүү. Шилдэг 64 тамирчнаас орж ирсэн. За шилдэг 64 тамирчинд орохын тулд бас маш их хөрсөлдөөн 2 жилийн турш одоо тогсон тэмцээн оруулахын чансаагаар шалгарч байгаа. За баасан дөржийн үед бол бас 2017 оны дэлхийн оюутан залуучууд универсиад наадамд эх орноо төлөө оролцож байсан тамирчин. Сая бол холбоо цохилт хийгээ сая алдлаа. Саяг авсан бол ер нь тоглолтод дуусчих боломж байлаа. Тооны хайрцаг бас жоо ахуулах. Жоо юм дээр хэрэг нь тий. Ерөөсөө л жоо юм дээр л хэрэгч. Нэг л алдаа. Одоо энэ ур чадвар өндөртэй тамирчид бол нэг тамирчдынхаа нөгөө тамирчтай зөвхөн алтаа хэлээр хараа байждаг. Тэрнээс шууд тий ур чадвар бол энэ тэнцүүхэн болцоод суусаж зөвхөн одоо энийг алдаа гарах болов нэг тавилын алдаа хийх болов тий. За ингээл тэрийг л ер нь андахгүй. Тэгээ бөмбөг бас зүгээр дан нүхэнд оруулахаас гадна эн чинь нөгөө нуултыг маш сайн гүйцэтгэх, тавилыг маш сайн гүйцэтгэх гэл олон бас нөгөө хүчин зүйлүүд бас нөлөөлнө л доо. Бухны энэ одоо тавих байрлалыг тавил их чухал байна. За тэгээд бөмбөг нүхэнд орохоосоо гадна бусад бөмбөгнүүд яаж байрлах вэ те? За ингээд хожил авахд их орхон болоод ирлээ те. За одоо яг энэ бөмбөгөн дээр бол одоо туршлагатай тамирчид бол өөрсдөө аягүй бэлтжээ цохноо энийг аваад хожлоо гэж өрөөсөө сэтгэл хөдлөж болохгүй. Энэ бөмбөг нүхэнд ороод зогссны дараа л хожил байх хэрэгтэй. За ингээд эсээр ярьцгаа дэлгэрлээ очиж аврын талаар ширч байна. За насан туршидтын эрэгтэйчүүдийн хагас гişээ 2 дахь тоглолт Shine клубын тамирчин Спортын дэд мастерын ерөөлт Метропол клубын тамирчин Цэрэн Батнар хоорондоо очраад харсан байна. За энэ хоёр тамирчны хоцсон нь дэлгэр талаатай аврагын төлөө
шалгар мөрсөлдөх эрхтэй болох байсан. За ингээд эхний хагалтыг эрүүлт гэж байна. За хоёр тамирчин хүн бас ингээд нэг хагалтаа гүйцэтгэхийн тулд шотдог байгаа. Тэгээ шодон дээр бас хин хагалтаа илүү гүйцэтгэх авах нь тэрнээс шалтгаална. Ер нь бол бас аль тамирчин ч гэсэн эхний хожил гэдэг бол их чухал байдаг. За энэ хоёр тамирчны хувьд бол тоглолт бол маш шир өрсөлдөөнтэй болсон. Ер нь бол тун ойролцоо тоглосон. Энийг одоо ер нь араасаа барьж ингэж тоглолт гүйцэтгсэн байгаа. Надад энэ тамирчны тактикийн тоглолт явсан байна ер нь. Ер нь ойролцоо тоглосон. За ерөөлтийн хувьд бол түрүүн бас хэлсэн байгаа. Улсын авраг шалгаруулах тэмцээний хошоо мөнгөн медальтай тамирчин. Аврагын төлөө хүчтэй дайралт ихээр л ороод ирсэн. 2009 оны анхны улсын аврагаас мөнгөн медаль авч байсан. За мөн бас 2014 онд бас түрүүний хэлдэг дэлгэр талаатаас аврагын төлөө тоглож бас мөнгөн медаль хүртсэн юм. Бас манай шилдэг тамирчдын нэг энэ жил бэлтгэл сайн байсан учраас яалтчгүй хагасчээд бол шалгарч үлдлээ. За түүнтэй тоглож байгаа Цэранбатын хувьд бол Метрополь клубт бол харьяалагч бэлтгэл сургалтад байдаг. Мөн бас ер нь богино хугацаанд гарч ирсэн хүчтэй тамирчдын нэг байгаа. За Видард спортод бол одоо миний мэдхийн их богино хугацаанд орж ирсэн бэлтгэл өөхгүй бэлтгэл хийдэг тамирчин. Ер нь манайхны дунд бас яг тэр талаараа бол бас нэлээд одоо нэр хүндтэй бэлтгэлийг бол яг үнэн сэтгэлээс хийдэг, ууггүй хийж чаддаг. Одоо яг л нэг зорсон одоо нэг ирмэлцэлтэй тэрнийхээ төлөө одоо зүтгэж чаддаг юм тамирчин гэж тамирчдынхаа дунд бол маш өндөр үнэлгээтэй явдаг. За тэгээ тэрнийхээ ч гэсэн юу гаргаж энэ жил одоо ингээд улсын авраг шалгаруулах тэмцээнээс анх удаага ингээд хагас шишээд бүр шалгарсан амжилтыг бол үзүүлсэн байна. За хоёул клубүүдийн талаар бас ярилцъя гэж бодож байна. Энэ жилийн За дараагийн ээлжийн тоглолт 2-1 харьцаатай Цэранбат тэргүүлж байна. За тамирчид маань ерөнхийдөө төрүүл 9 жилээр тоглоно гэдэг маань хоёр тамирчны дунд бол ер нь нэг цаг 30-аас 2 цагийн тоглолт ер нь бол гардаг байгаа. Тэгэхээр энэ маань одоо бичэн үзэгч та бүхэн ч гэсэн энэ тоглолтыг бүгдийг ингээд бас үзүүлэхлээр бас ер нь тийм дижбэрийн цаг маань хөрөлцгөө хүндрэлтэй байгаа. Тийм учраас та бүхэн бас ойлгоорой. Тэгээ тоглолтуудыг бол төвөрлөж ер нь харуулж байгаа. За саяных бол одоо дөрмийн даваа өсрөх цогцолтыг бол гүйцэтгэж байна. За сая бол алдаа гарлаа. Яг л 4 дугаартай бөмбөгийг оноохоос учраас оноогүй учраас алдаа гарсан. За энэ дээрээс бол бас л мөн бөмбөгийг бол зөөж тоглолтыг бол гүйцэтгэнэ. За энэ жилийн бас нөгөө улсын аваргын бас онцлогын юу гэхээр бас бид та бүхэн бас цаана анзаарж байгаах нөгөө цагийн шүүгч бол тавьж тоглолт бол цагтаа явж ирсэн байгаа. За нэг цогцолтыг бол тамирчид бол 45 секундын дотор гүйцэтгэдэг. За тэгээд 45 секундэндээ бол энэ одоо бодож, зохиж одоо ингэж одоо гүйцэтгэлээ бол хийж дуусгасан байх хэвээр. Цаана одоо тэр дэлгэцэн дээр харагдаж байгаа тэнд бол ингээд цаг ингээд нөгөө баг багаар ингээд урсаад байгаа. Энэ маань үнэхээр одоо тэгээд сүүлийн 10 секундын дээр бол шүүгч тамирчдад бол анхааруулна. 10 секунд тэгээд за сүүлийн 5 секундын дээр бол тоолж эхэлдэг байгаа. 5 4 3 2. Тэрнээс өмнө бол амжилт зохих хэрэгтэй. Хэрвээ амжилт зохиогүй тохиолдолд бол алдаа гардаг. За тамирчдад ямар боломж байдаг вэ гэхээр тоглолтын дундуур нэг удаа сонголт буюу экстеншн авахын эрхтэй байдаг л да. За тэрийг бол тэгээд шаардлагатай тохиолдолд бол одоо цаг дуусахаас өмнө тамирчид шүүгчдэд хэлээд би одоо экстеншн буюу сонголт авъя гэдгийг хэлээд дахиад 45 секунд бол энэ сонгодог яваад байгаа. За одоо бид нар ингээд энэ жилийн улсын авраг шалгаруулалт тэмцээн болон за бусад нөгөө клубүүд дээр зохион явагдаж байгаа бусад тэмцээнүүд дээр цагийн системийг одоо ингэж тавьж одоо хэвшүүлж сурах гэж байгаа. Бид нар бол өмнө бас нэг ингэж тоглодгоо байсан. За одоо сүүл одоо бидний гадаадд зохион явагдаж байгаа тэмцээн уралдаан болгон бүгд дандаа цагтаа ер нь голдуу явагддаг учраас бид одоо тамирчтай бас энд бас бэлдэх зорилгоор ингэж цагийн системийг тавьж эхэлсэн байгаа. Одооноос ингэж бэлдэж эхлэхгүй бол одоо удаан тоглолттой тийм ээ нэгс нэгээ уяадаг, залхаадаг тийм тоглолтыг ингэж гаргах юм бол тийм тоглолт гүйцэтгэх юм бол дараа нь одоо тэр тамирчин маань нөгөө тийм гадаад очиод бас цаг тавиад эхлэнгүү тэндээ бас амжиж зоохгүй нөгөө хөвшилттэй болчих шүү дээ тийм ийм юмуд гарах учраас бас энийг бас эртгийн гэж хөвшүүлсэн дээр гэж бас бид бол үзсэн. За тэгээд ер нь бол энэ жил бас энэ техник одоо юун дээр бас жоохон дэвшил гаргаж онооны энэ системийг солонгос улсаас ингэж
авчирч нэвтрүүллээ. Мөн бас онлайнаар шууд одоо тоглолтын одоо онооны харьцаануудыг тавьж эхэллээ. Тэгэхээр тамирчид маань үзэгчд маань тий гадаа одоо энэ Улаанбаатар хөтлөлтөөр хурж ирж үзэж чадаагүй улсууд маань шууд онлайнаар бас хараад хин ямар харьцаатай явж байна. Одоо хэдийн харьцаатай явж байна. Тэр цагт яг бүрдэн гэж тавьж явсан учраас энэ бол бас нэлээд бас техникийн бас твшил гарч ирсэн л дээ. Саяын зохиохоо секундын хувьд бол тамирчдын тоглолт одоо тэр олон улсын төвшөнд бэлтгэгдэхтэй тоглолт бэлтгэгдээс гадна хамгийн гол нь бас яг саяны хийсэнчлэн тэр үзэж байгаа хүмүүст их чухал юм. Үзэгчтэйг үүд байхгүй тий 45 секундын дотор тоглоно. Тэгвэл бодоо зогсоо тамирчныг үл яхаа үзэж байна. Гэхдээ үзэж байгаа хүмүүсийг бас тий тоглолт илүү сонжирах. За ингээд 10 дахь бөмбөг тоглолтын тооны харьцаа 3-3 болж байна. Энэ хоёр бол тун өрсөлдөөнтэй тоглосон. За дараагийн ээлжийн тоглолт 6-7-гийн харьцаатай Цэрэнбат нэг ээлжийн тоглолтын хөчлөөр илүү байна. За үзэгч та бүхэнд бол эрэгтэйчүүдийн хагас шигшээ тоглолтыг үзүүлж байна. Энэ бол насан туршидтын хагас шигшээ шалгарсан Метрополь клубын тамирчин Цэрэнбат, Шайн клубын тамирчин Ерөөлт нарын тоглолт юм. За тоглолт бол түрүүн басаа таны хэлсэнчлэндээ их удаан хугацаанд үргэлжилдэг учраас бас онцлог ээлжийн тоглолтуудыг та бүхэндээ бичлэгээр үзүүлж байна. За энэ бол 14 дахь ээлжийн тоглолт байна. Одоогоор хоёр тамирч 13 ээлжийн тоглолт хийж Цэрэнбат 7 хожоод байна. За бас ингээл энэ тамирчид маань тэмцэж тоглож байгаа хугацаанд бас ширээгээ мэдрэх асуудал бас байдаг. Ягаад вэ гэхээр энэ мэдээж бол өөрөөсөө клубүүдээр бэлтгэл хийж байгаа ч гэсэн клубүүд бол байнгын ингэж шин цэмп тавиад бэлтгэл хийнэ гэж бол бас байхгүй шүү дээ. Боломж бас хэцүү. Тийм учраас яг ингээд тэмцээн дээр болохоор одоо энд бол Улаанбаатар хөтлөөрийн талбай дээр бол 2 ширээ тавигдсан байгаа. 2 ширээ хоёулаа шин цэмптэй. Тэгэхээр нөгөө шин цэмп хуучин цэмпүүдийн хооронд бол асар ялгаа байдаг. Гүйлт дээр одоо портноос бүгний гүйлт тий. Энэ бол өөрчлөгдчихөж хэцүү. Яг өөртөө нь одоо клуб дээр хийжсэн нөгөө цэмнүүдээ бод. Баримжаа алдагдах гэдэг. Баримжаа алдагдана. Тэгэхээр ерөөсөө одоо энэ тоглож байгаа хугацаанд за тоглолт болгоны өмнө бие халаалт гэж тамирчид бас 5 минутын хугацаа гэж. Энэ хооронд л энийг одоо мэдрэх хэрэгтэй, мэдэрч чадчихээн гэдэг л бас тэр тамирчны чадвар. Тэгээд хурдхан шиг мэдэрч яваал энэ нэрийг хэрэгжүүлж одоо шинэ өөртөө яаж чадсан тамирчин бол одоо нэг төвөггүй хүн шиг ойлгож байна л да. За тэгээд энэ одоо ингээл хоёр тамирчны 7-7 болж байна. Энэ хоёр тамирчны тоглолт бол маш өрсөлдөөнтэй болсон байгаа. За тэмцээний хагас шигшээ шатанд авчраад дарсан хоёр хүчтэй өрсөлдөгч Цэрэнбат Ерөөлт нарын тоглолт тун сонирхолтой болж байна. 8-7-гийн харьцаатай Цэрэнбат шүчилж байна. За одоо нэг хожил авахд ялагч болох боломжтой буханлаа. За энэ бол одоо ингээл тоог 8-8 болгох та асар том боломж Ерөөлтөд ирлээ. Тэгээ бүгдээр бас сонирхцгоё. Ерөөлт бол энэ тоглолтыг 8-8 болгож үгүй юу? Тоглолт хэрхэн өрнөснийг харцгаая. За Цэрэнбатын хувьд бол угаасаа ингээл ганц хожил авахд л шууд финалд одоо шалгарах боломж байна. За энэ одоо тактикийн тоглолт хийгээд эхэллээ. Ягаад гэвэл сая ингээд нөгөө Цэрэнбат бөмбөгөө унгаагаад нэг алдаа авчлаа. За одоо энэ дээрээс энэ бөмбөгийг онч чадахгүй бол Цэрэнбат 2 дахь алдаага авна. Энэ маань юу гэсэн үг гэхээр дараалсан 3 алдаа хийх юм бол хожид. За одоо сая ингээд 2 алдаа гаргацсан. Одоо 3 дахь алдааг нь одоо дөрмийн дагуу хэн өгөх гээд зогсож байна. Мөн бас сайн барилаа. За одоо энэ дээрээс л тэр бөмбөгийг он чадна гэдэг бол тамирчны бас чадвар, мэдрэмж. Одоо портны нөгөө одоо ойлт, өнцөг энэ бол нэг тооцоолно. За ямар ч байсан онлоо. Ингээд нөгөө дөрмийн дагуу 3 алдаа аваад хожигдох байсан бол одоо Цэрэнбат тоглож цаашаа үргэлжлэхээр болчлаа гэсэн үг. 3 алдаа авсан бол тэгэл шууд дуусна. Шууд дуусаад одоо 8-8 болох байсан. Юу гэвэл Ерөөлтийн хувьд сая бол яг тэр тактик хэрэглээ шууд одоо тоглолтыг тийм ээ амар дуусгах гэж тийм ээ тэгээ шууд сая яалаа. Гэтэ энэ бол бас Цэрэнбатын хувьд бол бас аюулгүй ур чадвар гаргаж иж тэр бөмбөгийг онлоо. Тэгээ энэ мэрэгжлийн тамирчдын хувьд болохоор нуулт эднэрийг бол одоо аюу төгс хийдгийг шүү дээ эднэр чинь. Бүр одоо мань мэт нь бол одоо эдэртэй тоглох юм бол одоо яагаач бүр онхооргүй. Он чадхааргүй. Тэгэхэд өөрсдөө эднэр чинь аюу өндөр ур чадвартай болохоор одоо сая бол нэлээд хэцүү байрлалаас бол Цэрэнбат онлоо. За сая ингээд 10 дугаартай бөмбөгийг холбоо цогт хийж авч шууд Цэрэнбат ингээд шууд ялж байгуулаа тоон 9-7-гийн харьцаагаар хожлоо. Финал шалгарч байна.
За пүүл билярд 10 бөмбөгтэй төрөлд улсын аварга шалгууруулах тэмцээний залуучуудын аваргын төлөөх тоглолтыг одоо тааханд өргөх гэж байна. За Тэмүүжин Метрополь клубын тамирчин түүний өрсөлдөгчөөр за 50 бат гэж залуу тамирчинс гарч тоглохоор болоо. Нөр тамирчны хувьд 2017 онд залуучуудын дэлхийн аварга шалгууруулах тэмцээнд оролцож Тэмүүжин мөнгөн медаль хүртэж байсан. За ер нь бол одоо сүүлийн үед өсвөр гэтэл насан турш дундаа энэ чинь толгоонд нь одоо ер нь бас өвчин болоо явж байгаа хоёр тамирчин шүү дээ. Маш богино хугацаанд ер нь гарч ирсэн. Ах нартайгаа бол энэ тэмцээн өрсөлдөж байгаа. Одоо сая сэсгийн тоглолтод сонирхолтой хэлэхэд 50 батын хувьд бол хэсгээсээ бол нэгээр шалгарсан. За нэгээр шалгартаа бас манай бас нэг мэрэгжлийн шилдэг хоёр тамирчныг буулгаа авч чадсан байгаа. Эхний тоглолтод одоо Батхуг бол нэлээ тооны зөрүүтэй санжааны 7-1-2-ын зөрүүтэй байлгүй хожиж одсон. Хоёр дахь тоглолтод клубийнхаа тамирч одоо өөрийнхөө бас ах амар жаргалыг одоо улсын 2 удаагийн аврагчтай ошоо авраг амар жаргалтай тоглож 5-3-ийн харьцаан дээрээс дараалан 5-2-ийн харьцаан дээрээс дараалан 5 хожиж амар жаргал ахыг буулгаа авч ингэж хэсгээсээ бол нэгээр шалгарч гарч ирсэн юм тамирчин байгаа. За тэгээд яг дараагийн тоглолтод Тэмүүжин нэрчнээр насан туршдойгоо төрөлд бас хоорондоо таарсан юм ба штэ. Тэгээд Тэмүүжин хожиж нөгөө 50 батыг бол одоо тэмцээний дуусгасан байгаа. Тэгээд Тэмүүжин бол дараагийн тоглолтын дээр бол дэлгэр талаахтайгаа таарж бол хожигдож ингэж насан туршдойгоо төрөлд бол шилдэг 8 хүртэл явсан байна тий. Тэгээд өөртөөхөө одоо тэмцээнийг дуусгасан. Гэвч одоо өсвөр үеийн залуучуудынхаа төрөлд бол яалтай харахгүй нэр тамирчин бол цовж гарч ирсэн. Тэгээд яг хоёр талаас ер нь оноолтон ч гоё таарлаа, хоёр талаас ерөөсөө хоёулаа л ерөөсөө тэмцээр байгаа л ерөөсөө финалд гарч ирж чадсан. За шигшээ тоглолтуудыг хөрсөлдөөнтэй болох байхаа. Учир юу вэ гэвэл нэрч одоо олон тэмцээнд хамтдаа тоглож байла, хамтдаа бэлтгэл сургуульд олон исэн үе тэнгийн залуучууд. За нэг нэгнийхээ тоглолтыг бол их сайн мэдэх. Энэ нэр чи хоёулаа 2000 оны хүүхдүүд шүү дээ. Яг нэг оны хүүхдүүд. Нас жацсан би хоёр олон улсын тэмцээнд хоёулаа 2016 оны нөгөө бас Тэмүүжингийн анхны нөгөө медаль авдаг тэмцээнд чинь нэр чи бас цуг явсан шүү дээ. Дэлхийн аварга шалгууруулах тэмцээнд 2 удаа хоёулаа оролцсон. Тэгээ мэдээж олон улсын тэмцээнд явж байгаа тохиолдолд бол нөгөө тамирчид маань нэгдсэн нөгөө бэлтгэл хийдэг л те. Тэгээ тэр бэлтгэл дээр чи энэ чинь хоёулаа цуг байж бэлтгэлээ гэдэг. Гişнээ хоёр өөр клубын тамирчин ч гэсэн нэгдсэн бэлтгэлийг бол хамтарч хийдэг. Тэгээ ер нь олон тэмцээндэр хоорондоо таардаг учраас бол ер нь ялтчвал нэг нэгнийхээ тоглолтыг ерөөсөн маш сайн мэддэг. За яг Тэмүүжингийн хувьд бол бас арай жоохон дурсагтай. Тэрнээс гадна арай амжилт илүү үзүүлсэн болохоор тэр тэрүүгээрээ бас нэг жоохон давуу байгаад байгаа. Гэтэ бөмбөг бөөрнөх хин ч хожиж магадгүй нэрийн хувьд бол. Тэгээ ийм залууга тамирчдын хувьд бол бильярд бол бусдын спорттой харьцуулахад бэлтгэл гэмтэл байхтай олон жил хичээлэх боломжтой одоо шадар шиг тийм үү тийм учраас хин чиний хуур тоон гарах боломжтой. Форм тасралтгүй бэлтгэл сургуульд хамгийн чухал нь ерөөсөө тэр бэлтгэл сургуульд л байгаа. Аюулгүй спорт тийм ээ байхгүй маш сайхан юм спорт байдаг. Оюуны спорт юм да. За мэдээж хоёлаа тэмцээний орчны талаар бас ярилцъя гэж бодож байна. Улаанбаатар хэлтгүүрийн байранд ижид жилдээ болж байна. Хэдөө энэ бас орчин тий. За энэ тоглолтыг дуусгачаад байлаа тайлбар л тий. Ер нь бол аюу гоё өөрсөндөө бас их жоохон боломж гаргаж өгöd байх юм нэр. Оо ямар сайхан дуусгач. За тэгээд 1-0 50 бат тоглолтыг шүүж эхэллээ. За улсын аварга шалгууруулах тэмцээний залуучуудын ангиллын аваргын төлөөх тоглолт эхний ээлжийн тоглолтод 50 бат хоцсон нэг тийг харьцаатай тэргүүлж байна. За яриагаа өргөжлүүлье. Улсын аварга шалгууруулах тэмцээний болсон байрын хувьд те температур, дуу чимээ орчин ер нь бас ямар вэ? За Улаанбаатар ихтлгүүр манай улсын аварга шалгууруулах тэмцээнийг бол 5 дахь жилдээ ивент тэтгэж, ерөнхий ивент тэтгэжээр ажиллаж байна. За орчин бол ярих юм байхгүй. Янзын гоё. Одоо энэгээр явж байгаа үйлчлүүлэгч, дудалдаа авагч нар бол бильярдын спорт гэж юм байдаг юм байна. Ингэж хүмүүс тоглосон спортоос сурталчлах бас урьдчилах маш том арга хэмжээ бид нар бол хийж байгаа. Тэгээд бас яг энэ дашрамд Улаанбаатар ихтлгүүрийн хамт олонд бас одоо баярсан таларснаа илэрхийлээ. 5 дахь жилдээ бас яг энэ тэмцээнийг зохион явуулахын тулд одоо энэ голын юм том талбайг бол бидэнд бол ингээд 4-5 өдрийн турш ингэж одоо биднэрт бол хэрэглүүлэлт ашигладаг байгаа. Энд чинь бас л бизнесийн байгууллагууд бол тий бизнесээ бодож байгаа байгууллагууд бол бас л нэлээд хэдэн одоо төрөнийхөө одоо юу бидэрт ингэж зориулж ин спортын төлөө
зориулдагт бас бид бас баярлдаг байгаа. За яг орчны хувьд бол миний хувьд бол яг энэ одоо яг ийм орчинд тэмцээний зохион байгуулалтыг маш олон жилийн өмнөөс бол хүсэж мөрөөддөг байсан. Манай бүлбэлээр тэр бусад орнуудын тэмцээн уралдаан мөн дэлхийн аврал шалралт тэмцээн хүртэл яг ийм орчинд зохион явагддаг, зөндөө явагддаг. Одоо гадаадын том ингээд супермаркетууд яг энэ том дэлгүүрүүд дотор ингээд явагддаг. Тэд нарыг ерөөхдөө ингээд харчаад Монголд нэг ийм тэмцээнийг хийх юмсан гэдэг. Дааш нөгөө ийм яг тэмцээн явуулчих боломжтой юм талбайтай орчин ерөөсөн Монголд байдаг байсан. Ягаад гэвэл ихэнх нөгөө одоо худалдааны төвөд чинь битүү ингээл бол ангуугаар шигтчихсэн тийм ийм гоё нөгөө хүмүүст зориулсан юм уу ийм чөлөөтэй гоё талбай бас айгу одоо энэ талбай зохион байгуулалттай юм дэлгүүрүүд бол баг байхгүй шүү. Би олон газараар явж үзсэн л дээ. Улсын их төрөөр хүртэл орцсон. Макс гэл ер нь олон дэлгүүрүүдээр явж ийм орчин ерөөсөй байдаг байсан. Тэгэхээр ашиг нэг Улаанбаатар их дэлгүүр ийм гоё орчинтой байгаад тэгээ миний тавьсан саналыг ерөөсөй шууд анхныхараас шууд төлөөлж өшөөсөн явдалд нь би бас туйлын их баярлж авдаг. Тэгээд тэрнээс хойш нэг мэтэл 5 жилийн хугацаа өнгөрцөн байна. За ингээл тоглолтын харьцаа бас нэг бол энэ хоёр тамирчин нь том өрсөлдөөнд тоглоно. Залуучуудын дэлхийн аврал шалгаруулах тэмцээний хошоо мөнгөн медаль Тэмүүжний хувьд эхний ээлжийн тоглолтод ожигдсон ч 2 дугаар үеийн тоглолтод хариугаа ширүүхэ авлаа. За маш одоо өөртөө ихтгэлтэй, зандрах зүйлгүй, бэргэх зүйлгүй, ихтгэлтэй, зоригтой цогцолтуудыг хийж нэг-нэгийн харьцаа тулгад тэнцвүүллээ. За ингээ 3 дугаар ээлжийн тоглолт ихэлсэн. За бид Монголын боксерын холбооноос өсвөрийнхөө тамирчдыг дэмжих зорилгоор 2013 оноос эхлээд одоо улсын аврал шалгаруулах тэмцээний хөтөлбөрт өсвөр нас гэж оруулж ирсэн байгаа. Тэгээ энэ тэмцээн маань ер нь бол 6 дахь удаагийнхан тэмцээн зохион явагдаж байна. 2013 онд залуу тамирчин төлөвлөгөө анхны улсын аварга болж байсан. За дараа нь Мянганбаяр бас улсын аварга болж байсан. За Мянганбаярын хувьд болохоор өөрийнхөө одоо яг оргил үедээ бол 2 удаа улсын аварга шалгарсан. За Тэмүүжин 1 удаа улсын аварга болж байсан. За ингээд ерөнхийдөө за өнгөрсөн жил бол нөгөө Тэмүүжин аврагын төлөө ган тогтохгүй залуу тамирчнаа тоглоод хожигдож мөнгө медаль авсан 5 хүн гэж байгаа. Тэгээд ер нь бол ингээд 5 улсын аваргаас 4 тамирчин төрсэн байдаг. Мянганбаяр хошоо авраг, за Дөлгөө, ган тогтох, Тэмүүжин нар тус хур 1 удаа авсан. За энэ тоглолт бол мэдээж Тэмүүжин хошоо авраг болох уу, эсвэл 50 бот анхныхаа улсын авраг болох уу гэдэг нь бас хариуцлагатай тоглолт бол явагдаж байна. За тэгээд өсвөрийн улсын аврал шалгаруулах тэмцээнийг маань 6 жил дараалаад Лидер спорт Монголиа компани буюу спортын хувьсны линиг брэнд бол ивент итгэдэг. За ер нь олон улсын жишгээ бид нар бас баримталдаг байгаа. Энэ олон улсын жишгээр бол залуучуудын өсвөрийн тэмцээнүүд бол мөнгөн шагналгүй байдгийг бас мэдэх бах. Тийм учраас бол энэ өсвөрийн тамирчид бол мөнгөн шагнал болгодгоо. За ивент итгэгчийн гарын бэлгийг бол олгодог байгаа. За энэ утгаараа спортын одоо хувьсны линиг брэнд 6 дахь жилдээ өсвөрийн аврал шалгаруулах тэмцээнийг бол өөрийн нэр дээр ивент итгэж зохион явуулж байгаа. Ер нь аливаа спортын ирээдүйн хөгжлийг тодорхойлох тамирчид бол өсвөр залуучууд л байдаг тийм. Тийм учраас син тамирчдын дунд улсын аврал шалгаруулах тэмцээнд давхар зохион байгуулагдах болсон нь бас дөрөвтэй ангид шин тамирчид гарч ирж шүү дээ. Одоо эхнээсээ Тэмүүжин шилдэг 8-д ингээл ороод тоглож байгаа гэдэг бол тий. Тэгээ ер нь бол яг хөө дөр өрчлөөд ер нь яг нэг прогноз, анализ гэдэг юм байдаг шүү дээ. Эх жилийн улсын авраг энэ хоёр тамирчин би өнгөлнө гэж ерөөдөө бас таамаглаж байна. За тэгээд энэ хоёр тамирчны одоо яг энэ тоглолт ч гэсэндээ тоглолт бол тун ойролцоо тоглоно. Яг тэгэхээр түрүү хэлсэнтэй өөртөө тоглолтыг мэддэг. Одоо шинэ энэ хоёр тамирчид өнгө тоглолтууд дээр шинэ 50 бат гэхэд эхнийхээ одоо 4-1 гişэд бол эхнийхээ очрыг бол 6-0-оор хожоод хагашчид бол дараагийн очрыг бол 7-3 харьцаагаар бол хоцсон баг жишээ. За тэгэхэд Тэмүүжингийн хувьд бол 4-1 гişэд бол эхнийхээ очрыг 6-2-оор за хагашчид бол ойд очрыгаа бол 7-0-ийн харьцаагаар хоцсон. Тэгээд нэг ил тасархаа ингээд нөгөө хоёлаа гарч ирсэн. За одоо энэ хоёр бол нэг бол тэгэж одоо олон онооны зөрүүтэй бол энийг хожихгүй. Ер нь бол одоо миний одоо харж байгаагаар бол нэг юм уу хоёр тоглолтын одоо сетийн зөрүүтэй л ер нь тоглолт дуусах гэсэн бодолтой байна. 50 бат өсөлдөгч Батчуулгыг 6 дахь харьцаад байсан бохот нөгөө талд нь бол 6-3, 4-6 их ойрхон. Тэгэхээр Тэмүүжин 6-2-оор хожоо гараад ирж байна. За ингээд Тэмүүжин өмнөх шатны тоглолтод 7 тэгэхээр Батхүү хоцсон. 50 бат Лувсан дөржиг 7-3 харьцаатай хоцсон. За ингээд Лувсан дөрж болон Батхүү нар залуучуудаа ингээд хүрэл медалуудыг л хөтөж байгаа юм байна. Мөн энэ хоёр тамирчин бас улсын аврал шалгаруулалтаас анхныхаа медалуудыг авч байгаа. За нөгөө Лувсан дөрж нэг залуугаа одоо тэр бол нас багтаа энэ хоёроос бараг 1 или 2-оор дүү. Энэ хүүхэд бол бас ирээдүйд бас л юм дуулах хүүхэд байгаа. Тэгээ энэ жил улсын аврал анхныхаа тэмцээнд ороод хүрэл медаль хүртсэн.
За тэгтэл нөгөө түрүүний хэлдгээр тэ нөгөө бэлтгэл сургалтыг уулгүй гол ойлгох тий. Хичээл зүтгэлээ гаргаж Хүнд боломж байна. Боломж бол байгаа. За Тэмүүжингийн бөмбөгнүүд их гой байрлалцсан байсан. Дараалал давсаар ингээд 10 дахь бөмбөгөн дээр ирлээ. За сүүлийн бөмбөгийг хэрхэн зохихыг нарцгаая. За ер нь алдах магадлал бага да. Ингээд байрлуулсан. Ухаан өөрөө их гой байрлууллаа да. За ингээд 2-1 харьцаатай болж байна. За Монголын покет бильярдын холбооны 2018 оны буюу 9 дахь удаагийн улсын аврах шалгаруулах тэмцээн залуучуудын ангиллын аврагын төлөөх тоглолт 2-1 харьцаатай Тэмүүжин Метрополь клубын тамирчин дөрвөлж байгаа. За улсын аврах шалгаруулах тэмцээн дээгүүр одоо амжилттай тоглож байгаа багууд гэвэл одоо Метрополь клуб, Shine клуб, за FS клуб гэдэг. Ер нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бильярдын бас клубүүдийн тухайд та яриач. За ер нь бол холбооны гишүүн клуб гэдэг ер нь клубүүд хожим бол байсан. Одоо сүүлийн үед ер нь жоохон клубүүдийн итвэх жоохон яг суларсан байгаа. За одоо бол үндсэндээ бол за нэг 4-5 клубүүд яг итвэхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. За бусд нь бол мэдээж бол яг байгаа. Зүгээр үйл ажиллагаа олон нийтэд үйлчилсэн үйл ажиллагаагаар явдаг. За 4-5 клуб л яг спорт талаараа яг өөрийн гэсэн клубүүдтэй тамирчидтай тэмцээн уралдаан зохион явуулдаг гэдэг ингээд байна л да. За энэ маань бас ер нь бол яг эдийн засгтай Монгол улсын эдийн засгтай холбоотой ирч хүч жоохон суларсан байгаа. Мэдээж яг ингээд тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулдаг. Зардалтай спорт. Зардлаар нь тэр ингээд зардлыг дааж өдөр болгон ингээд энэ ирж бэлтгэл сургууль хийх ингээд одоо тий янз бүрийн зардлууд байдаг. Тэр болгоныг бас энэ чинээс эдийн засгтай холбоотой учраас хийж чадахгүй улсууд бол яалтчгүй замаасаа бас жоохон гарч байгаа тохиолдол байна. Клубүүд ч гэсэндээ нөгөө орлого янз бүрээс болоод хаагдж байгаа тохиолдлууд бас байна. Ер нь бол тиймэрхүү бас асуудлууд байгаа. За тэгээ би сая манай холбооноос сая нэг судалгаа нэг улсын аврагын өмнөх явууллаа л да. За тэгээд ер нь бол нэг 100 орчим клубүүдийн яг үндсэн судалгааг ерөнхийдөө сая авч одоо дуусгалаа. За энэний цаана бол мэдээж судалгаанд хамрагдаагүй маш олон клубүүд бол байгаа. За бид юу их ч нөхлөөр бид одоо холбооноос 2000 одоо энэ 5 сард амжуулаа нэг бильярдын спортын талаар энэ одоо энэ олон клубүүд энд тэнд гэж дарахаа бодлохаа зөвхөн нэг бизнес өгөөж ингэж явах биш. Нэгдэж энэ спортыг Монгол улсад яаж хөгжүүлэх талаар ер нь семинар хурал зөвлөгөө хийх ийм зорилготой байгаа юм. Тэгээ энийхээ үүднээс бид сая бас ер нь Монгол улсад ер нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа ямар клубүүд байна гэдгийг судалгаасаа явуулаад 100 гаруй клубүүдийн судалгаа яг ингээд бүр явж манай ажилтнууд бүр явж ингэж бүр хийлээ л дээ. Тэгээд мэдээж энэ цаана орхигдсон маш олон клубүүд байгаа. Эдгээр бас одоо миний нэвтрүүлэг одоо үзээд те сонсож байгаа бол өөртөө бас сайн дураараа манай холбооны өндөр орж бас хамрагдах хэрэгтэй байна. Тэгээд зохион явагдах хурал семинарт бас өргөнөөр оролцож бид Монгол улсад бильярдын спортыг ирээдүйд юу яаж хөгжүүлэх талаар бас таны оролцоо юу вэ талаар энд бас хамтарч ингэж юм хийхгүй бол дан ганц холбоо ингээл авч байгаа юм. Нийтийн хүч хэрэгтэй. Зүтгэхгүй хит нөгөө хэцүү байна бас нөгөө хөрөхгүй газар байна бас те. Бас тийм учраас бид нэр хамтаараа зүтгэж байгаа спортыг хөгжүүлэх хэрэгтэй байна. Энэ дээр бас бүгд бас туслах хэрэгтэй байна. За 50 батын зохиолд бол 4 бөмбөг үлдсэн. 50 бат сая бол бас алдаа гаргаж байгаа байхгүй юу. Сая бол нөгөө аль ч бөмбөгийг хүндөхгүйгээр надлын портноос 2 портноос төр 6-гийн ард тавих хэрэгтэй байсан бол сая тооцооллоо буруу хийгээд 10 дугаартай бөмбөгийг одоо хүндээд өчлөө. Тий, ингээд өөрөө ингээд нөгөө бүх бөмбөг нь зогсын гасан газараа зогссон шүү дээ. Энэ бол бас өөрт нь тооцоолоогүй юм учраас хүн цохилт болчихж байгаа. За тэгтээ хэрхэн гүйцэтгэх харъя. За амжилттай гүйцэтгэлээ. За ингээл яг нөгөө ур чадвар сайтай тамирчид маань ингээд гаргасан алдагаа ингээд гараасаад явчихад байгаа юм л да. Чадахгүй нөгөө тамирчид бас байна гэж бас тий алдаандаа. Тэгэхээр энэ тамирчид бас ингээд юм байдаг. Сэтгэл зүйн тал дээр нэг өндөр спорт нөлөөр саяны нөгөө тавилын алдаан дээр 50 бат ингээд жоохон ингээд мэдээж өөртөө жоохон ингээд өөрөөх л алдаа болж байгаа шүү дээ. Тэрэндээ шаван шаргалсан бол энэ тамирчин бас дараагийн шарыг авахгүй байх боломж байна. А энэ тэрийг аягүй сайн удирдах чадж байгаа учраас тэгээд дараагийн шарыг бөмбөгийг бол хөнгөө л ямар ч алдаагүй авч чадж байна. За хоёр тамирчны тоглолтыг үзэгч та бүхэндээ ашигтай тоглолтыг үзүүлж байгаа. За энэ хоёр тамирч бас их өрсөлдөөнтэй олон ээж тоглосон учраас
тоглолтуудыг та бүхэнд бас сонирхолтой ээлжийн тоглолтуудыг түүрэл үзүүлж байгаа маа ингээд 8 дахь ээлжийн тоглолт 4-3 харьцаатай Тэмүүжин тэргүүлж байна. Дөрөв бид хөө сая улсын аврах шалгуурлах тэмцээний орчин болоод бас сая техник хэрэгслүүдийн талаар ярилцсан. За ерөөхдөө энэ жилийн улсын аврах шалгуурлах тэмцээнд бас ерөөхдөө тэмцээнүүдэд Монголын Pocket Billiard-ийн холбоо за ширээн дээр тавьж байгаа шинэ цэм за энэ хувь тамирчид энэ цохиуруудыг ерөөхдөө энэ хэрэгслүүдийг мэдээж гаднаас тий. Одоо яг энэний талаар та бас яриач хаанаас яаж оруулж ирж байна. За ер нь бол одоо яг олон улсад хамгийн сүүлд хэрэглэгдэж байгаа л юмнуудыг бид бас хэрэглэхийг боддог байгаа. Жишээ нь одоо энд хэрэглэж байгаа цэмп маань Энди гэдэг брендийн цэмп байна. Ширээ нь болохоор Яйлан гэдэг одоо хятадын бас алдартай ширээнүүд байгаа. За энэ эднийг бид нар бол одоо бас л ханаас сонгож авсан болохоор олон улсын тэмцээнд хэрэглэгдэж байгаа одоо түлхүү хэрэглэгдэж байгаа юмнуудыг бол харж. За тэндээс за энэ цэмбэн дээр энэ ширээн дээр манай тамирч тоглол мөн дараагийн нэг олон улсын тэмцээнүүд л бодоод байгаа шүү дээ. Тэнд бас очиод тоглоход бол бас төрөх юмгүй юм байна. Яг адилхан юм дээр тоглох юм аа гэдэг үүднээс эднэрийг бол ингэ сонгож авдаг. За тамирчдын хувьд бол одоо палк гэж зохиор мод гэж ярьдаг палктэй энэ бол дандаа өөртөө хувьяасаа бэлддэг байгаа. За нэг тамирчны зохиор мод одоо ингэ ком хэрэгслээрээ бол ер нь дунджаар бол ер нь 600-аас сая гаруй төгрөгийн үнэтэй байдаг. За мэдээж нөгөө брэндээс шалтгаалаад өмнөд нь бас янз янз байгаа. Стандартуудын хувьд бас ярьж байна. Ширээ олон цохиурын одоо урт түргэн хэмжээ тий. За тий стандарт ширээ бол стандартаар бол 9 фут гэж явдаг байгаа. За энэ маань пул бильярдын ширээ бол ер нь 9 фут, 8 фут, тэгээ 7 фут тэгээ тэрнээс бага. За яг ерөнхийдөө нөгөө Америк нэршлэр бол омгийн бага нь болохоор нөгөө бар тейбл уу 6 фут гэж явждаг. Дараа нь тэгээ нөгөө хоом гэж нөгөө гэрийн зориулттай болохоор 8 фут ч юм уу явждаг. Яг стандарт уу спортын зориултаа нь болохоор 9 фут гэж явждаг. За өргөнөө 1 м 60-тай, урт нь 2.80 эдтэй, өндөр нь 90 см хавцаа юм байдаг юм. За тэгээд энэ бол нэг одоо энэ тэгээ зохион явуулж байгаа гэрэлтүүлэг эдэр дээрээс Улаанбаатар хэвтлүүрээс бас аюу анхаарал хандуулдаг. Гэрэл их чухал тий. Тэгээ гэрэл чухал. Одоо шинэ яг энэ зориултын гэрэлтүүлэг бид нар тавьж чадахгүй байгаа юм л да. Тэгэхэд Улаанбаатар хэвтлүүрээс бол одоо яг энэ одоо дээр нь байдаг аюу том хэмжээтэй лед дэлгэцээ ингээд шууд нэг цагаан ингээд дүрсээрэ гэж тогтоож өгч ингэж тамирчдыг бас тоглох юм боломжийг бас гаргаж өгдөг. За тэгээд цэмбэний хувьд болохоор энд бол ND 588 гэд бид цэмбийг сонгож тавьсан байгаа. За энэ бол болохоор клубт хэрэглэгддэг клубын зориулттай ийм цэм байгаа. За яг спортын цэмбүүдийн буюу тэмцээнд оролцох цэмбийг бол бид нар бол яг нэг олон улсын тэмцээнд явах тамирчдад зориулж гэж тусгаалan тавьж өгдөг байгаа. За тоглолтын тооны харьцаа ингээд 4-4 юу лээ? Энэ хинийх 5-3 Тэмүүжин бол 5-3 боллоо. За тийм ээ. За ингэснээр 5-3 харьцаатай Тэмүүжин тэргүүлээд эхэллээ. Монголын Pocket Billiard-ийн холбооны улсын аврах шалгуурлах тэмцээн Тэмүүжин 5 дахь ажил авсан. За одоо авраг болохын тулд түүнд дахиад 2 ажил хэрэгтэй байна. Тоглолтын бас нөгөө прем юунуудыг бас нэг тоглолт болгон дээр нэмээ хөвдөг. Жишээ нь одоо энэ тамирчид одоо эмэгтэй болон өсвөрийн тамирч тэсгийн тоглолтонд түрүүж 5 ажлаар тоглож байсан. За гарч ирээд хасагдаж шатны ихний тоглолтууд 6 ажлаар. За сүүлийн нэг хагас гişээ ямар амархан юм алтчихв тий. Хагас гişээ болон шгшээ тоглолтууд бол 7 ажлаар тоглох шишээ. За эрэгтэй насны дөрвчтэй хувьд бол хэсгийн тоглолтууд нь 7. Тэгэл гарч ирээд хасагдах шатны тоглолтууд бол эхний хэдэн тоглолт 8. Тэгээ сүүлдээ 9 ажлаар гэдэг аврын төлөө мөн 9 ажлаар хэмжлэнээр. Сая бол айгүй боломжийн шаар тий бөмбөг алдчихлаа. За энэ нэгэл нөгөө боломж болоо. Гэтэ сая бол бас алдсан мөртлөө нуултанд орсон байсныг 50 бат одоо эсрэг портноос ойлгож одоо зохиж боломжоо олж хэллээ шүү дээ. Одоо авахд тийм амархан шаараг бол биш үү? Одоо энэ бол ингээд дараагийн 5 дээр тавихад аюу тий хэцүү шаар. Сая 50 руу явсаа хит анхаарлаа. Яг тэгэхээр цааталт нь одоо дотор талд нь цагтаа зогчож эргээд 5 дээр тавих ус учраас тэрнийхээ юм дээр бас сая Тэмүүжин бас алдаа 50 алдаа гаргачлаа. Тооцоол дээр алдаа гаргасан. За энэ бол бас л 50 бол эвгүй байна. Нуруутай байна 2 дугаарт. За аваад 5 дээр яаж тавих вэ? Одоо ингээл энэ дээр Тэмүүжин бол өөрөө бас нэлээд бодно. Яаж гарах вэ? Одоо ингээл цаг яваад байгаа. Цаг гэрс 45 секунд гэрс ойлно шүүгчнэрийн талаар улсын аврах шалгуурлах тэмцээнд одоо ямар шүүгчнэр ажиллав? Ер нь тухайн улс оронд тэмцээн хөгжихэд шүүгчнэр дасгалжуулагчаар тамирчнаас илүү одоо чухал үүрэгтэй ажил бүгдэлтэй бас байх тохиолдол байдаг шүү дээ. За яг энэ дээр бас л нэг нөгөө хэлэхэд бол шүүгч Монголд ер нь бильярдын спорт дээр бол аль ч төрөл дээр нь шүүгч дасгалжуулагч бол ер нь бас хомос хэцүү. Шүүгч хийж. Мэдээж бол яг ингээд яг
бэлтгэгдсэн яг мэрэгжлийн шүүгч гэж бол манай Монгол улсад бол байхгүй байгаа. Сертификаттай зэрэглэлтэй тийм. Энд бол одоо яг тэмцээн хурлын байгаль ордод тамирчид тэднээсээ бол ерөөхдөө бол шүүгчийн богинохой хэмжээний нэг ер нь зөвлөгөө одоо юугаа өгчөөл тэгээд шүүгчээр бол ажилладаг. За тэгтээ бол шүүгч тал дээр бол ер нь тамирчид маань одоо бараг л хэр баргийн муухан шүүгчдээс илүү бас шүү дээ. За тэгээ би түрүүн бас хэлсэн байгаа. Нэг 5 сард бид нар ийм их юм болохоор энэ жил манай одоо холбоо бас Азийн бильярдын холбоотой хамтраад бас нэлээд хэдэн ажлуудыг бас зохион болгож байгаа. Тэгээ энэ жил одоо 5 сар гаргаад ер нь Азийн бильярдын холбооны спорт хариуцсан захирал Япон улсын Казума ер нь Монголд ирэх төлөвлөгөөтэй байгаа. Тэгээ энэ маань ямар ч удаа Монголд ирэх гэж байна вэ гэхээр Монголд одоо яг бидний дутагдаад байгаа мэрэгжлийн тамирчин мэрэгжлийн дасгалжуулагчийг бэлтгэх зорилготой ирэх гэж байгаа. Сертификат сургалж явагдаад өөрөө шалгалтаа аваад тэрүүгээрээ тэгээд тэр л хамгийн чухал да. Энэ ерөөсөө маш системтэй хөгжиж байгаа байхгүй юу? Энэ ийм юмгүй бид нар бас олон жил явлаа. Ийм юмтай болохын тулд бас их тийм үлээ. Ер нь бол одоо сүүлийн үед манай тамирчид одоо манай ингээд холбоо ер нь олон улсынхаа бас хараанд хяналтанд одоо өртөөд эхэллээ л дээ. Энэ бас юутай холбоотой гэхээр тамирчид манай тамирчидтай. Олон улсын тэмцээн тамирчид маань амжилт үзүүлээд эхэллээ. 2006 онд медаль авлаа, 2017 онд медаль авлаа. Азийн универсиад буюу Азийн дэлхийн универсиад алмаас медаль авлаа. Энэ жил бүр Азийн аврах шалралт залуучуудын тэмцээний Монгол захын болох харууллаа гэл. Ингээд энэ олон юмнуудаас бол Азийн одоо шинэ олон улсууд манай холбоо бас тоогдоод ирлээ шүү дээ. Тэрний бас гавьяагаар энэ олон хөтөлбөрөд бас хэрэгжих болоод байна. За 50 бат 4, Тэмүүжин 6. Тэмүүжин энэ үеийн тоглолтод хожвол ялтыг авч залуучуудын улсын аваргаар 2 дахь удаага тодорно. За залуучуудын хувьд бол энэ он бас маш чухал жил гэдгийг сая та бүхэнд хэллээ. Залуучуудын Азийн аварга шалгуурлах тэмцээн манай улсад болно. Тэгэхээр бас энэ Азийн аварга шалгуурлах тэмцээнд хэдэн квотагаа Монгол улсаас оролцох? За нөгөө зохион байгуулах улсын давуу эрх байгаа тий. Нэг улсаас хоёр одоо тамирчин ордог юм квоттай. Тэгээд эрэгтэй эмэгтэй төрөлд 2 2 тамирчин гэсэн. Тэгээд энэ жил манайх бол давуу ихээр 4 тамирчин оруулах гэсэн бодолтой. Эрэгтэй 4, эмэгтэй 4. Тийм эмэгтэй 4 эрэгтэй. За яг эмэгтэй тал дээр бол ерөөхдөө бас бараг л тамирчин байхгүй шахав. Яг нэг болгот бол тоглодог байсан эмэгтэйчүүд нь болохоор одоо нөгөө насны хязгаартай учраас тэр нэг төрөө явчихж байгаа учраас ер нь эмэгтэй тал дээр тамирчин орох боломжгүй. Мэдээж одоо энэ нөгөө дасгалжуулагч та. Нөгөө дасгалжуулагч тэр дээр бас одоо энэ богинохон хугацаанд дотор одоо мэдээж бэлдээд оруулах боломж бол байхгүй шүү дээ. За мэдээж бол энэ тэмцээнд бол тий оролцох 2 тамирчин бол угаасаа энэ 2 тамирчин. За дээрэс нь ахаад нэг 2 тамирчин бол ерөөхдөө бол бас юу нөөцөнд байгаа. Тэгээ тэр хоёрынхаа бас бэлтгэл сургуультай одоо юмнуудыг харж ээж бас оруулахгүйгээр шийднэ. За хамгийн гол ерөөсөө л өрсөлдөх одоо энэ жил бид нөгөө өнгөрсөн 2 жил бид нар чинь тий би бас өмнө хэлчихлээсэн алтан медаль авч чадаагүй байгаа. Тэгээд эх орондоо алтан медаль авах зорилготой байгаа. Энэ алтан медалийг авчрах гол тамирчид бол ерөөсөө л энэ 2 тамирчин байгаа. Эх орондоо авбал үнэхээр бас сайхан даваа талтай тий. За Тэмүүжин хувьд бол дэлхийн залуучуудын аварга шалгуурлах тэмцээнээс 2 удаа мөнгөн медаль хүртсэн тамирчин учраас өндөр найдлагыг төрүүлж байна. За 50 батын үед мөн 2 удаа дэлхийн аварга шалгуурлах тэмцээнд залуучуудын ангилд оролцсон. За энэ жил залуучуудын аварга шалгуурлах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн 2 тамирчны хувьд бас шин залуу өсч гарч ирж байгаа тамирчид учраас одоо гадны тамирчдын тооцоонд байхгүй судалгаанд ороогүй тамирчид бас байж шээ. За одоо энэ их гоё цохилт хийх гэж байна. Энэ бол одоо jump shot буюу эсрэгч цохилт хийх гэж байна. За ихэр амжилттай гүйцэтгэхээр энэ бол бас хүн цохилтонд орно. Оо ястаа. Гайхалтай гоцлоо. Ер нь энэ залуу тамирчдын тамирчдын ур чадвар сайжирсан. Хуучин дэх үед бол энэ эсрэгч цохилт хийж байна. Зүгээр яаж үсрэгж зохгүй л гэж боддог байсан бол оруулах гэж ойлголт байдаг байсан. Одоо юу үйдэж үсрэх нь ойлгомжтой яаж оруулах вэ? Оруулчаа тавилаа яаж ийх вэ гэдэг ийм ур дараа ярих юм байна. Тавилаа бол гол хэлээ. Үнэхээр л тамирчдын ур чадвар бол жилээс жилд өсөөл байгаа л да. Тэгэл бид бас тодорхой хэмжээгээр дараагийн ажлуудыг хийгээл явж л. За энэ ингээд алдаа бас гаргалаа. Яагаад гэвэл цаатлын бас 6 дугаартай бөмбөг 9 ард нууцсан байсан учраас тэн дээр бас хитрхи гоё тавил хийх гэдэг нэг урдлынхаа бөмбөгийг нөгөө яг авахаа бодсон гол тэ. Тэгээ алдчихлаа. За энэ дээрээс Тэмүүжин хэрхэн зохилт үүсдэг бүгд. Энэ тоглолт бол ерөнхийдөө бол баг дууссан шахуу тоглолт. 8 дээр мөргөө зогсох байх юм. За тэр ингээд тавилаа хийчих байгаа байхгүй. Алдчихсан тэ. Бас л нөгөө яг нөгөө тавилаа руугаа хит анхаарад. Ингээд нөгөө урд жоох анхаарал алдах л ерөөс. Тэгээ урд хүмүүн дээр тооцоогоо алдаад байгаа байхгүй.
тэр ахын ойлгомжтой. За тавилаа би яг 6 дээр яаж гоё хийх үү гэл ингээ сая яг 8 дээр мөргүүлшээл тавих гал яг тэн дээр алдаа гаргачихж байгаа. Жинлүүршил тэнцүүхэн л байж байгаа. Нэг тал руу анхаарал жоохон давхад нөгөө тал дээр суларж байна. Яг хоёр цохилдоос харагдлаа шүү дээ. Тий, хоёулын дээр гарч. Хоёулаа ерөөс яг нөгөө 6 дугаартай бөмбөнд яг 9 дээр ингээ нөгөө бөмбөг өнгөрчихл юм бол 9-ийн 10 дуураар нууцчих гээд байгаа учраас яг л тэрэн дээр нөгөө яг тавилаа яаж гоё нөгөө гүйцэтгэв гэдгийг хит анхаарлаа хандуулаа уртлага бөмбөгөөс яг алдаад байна. За 50 бат боо. Энэ бол сая бол тий их эвгүй бас нөгөө татаа байл да. Яг чив чигээрээ. Жохон нөгөө хараатай байсан бол ингээ тий нааша цаг нь ороод ч юм хагараанасаа гарч ирэх боломж байсан. Сая тэгээд яг чив чигээр нь татсан бөмбөг яг л нөгөө юугаараа яваад долоо дээр гоё гарч чадсан бол тэ нуултанд л орчлаа. За сая бол одоо ингээд энэ дөрмийн дагуу нөгөө экстеншн буюу сонголт захиалж байна. Яг л энэ дээр бол одоо шинэ бодох, харах, нэлээд тооцоо гаргах шаардлагатай болсон учраас одоо энэ туршлагатай тамирчин нөгөө цагандаа баригддаг шууд экстеншн нөгөө сонголтоо аваад ингээд цохилтойг үүсдэг гэж байна. За энийг одоо алдвал тоглолт ер нь үгүй ирэндээ. За онцлог бол онлоо. Одоо 50-д болчих байлаа. Түрүүний тэр jump shot өсрэг цохилтын үед бол ерөөсөө л маш урт хугацааны бэлтгэл сургалт давтамжаас тэр чадрыг эзэмшсэн гэдэг нь яг харагдаж байна. За энэ ингээл ялтч 50 болчихлоо. Сая бол өөрийгөө нуусан. За эндээс бол одоо бол Тэмүүжин бол би бол хангалттай дуусан гэж бодож байна да. Байрлал бол их ашигтай байна. Тэмүүжинд бол их ашигтай байсан байна. За 8 дугаартай бөмбөг дээр 9-ийн цагаар гарсан болоо тийшээгээ хараад байна. Яг тэгэхээр одоо энэ бол 2 портноос за цаатлын порт 3 портноос баг 8-ийнхаа цааталтай авчихаар л тийм л юу байна да нээс. Шууд тавьж байна. Энэ тал руугаа зогхоор болчихлоо л да. Тэр нь зүг болох шиг боллоо тийм. Тэр руугаас нь гарааг байсан гэж магад их хит нарийн бол бас зогхоо тэрхгүй л да бас. Энд чи миллиметрийн хэмжигдэхүүнээр л яригдэн шүү дээ ер нь бол. За Тэмүүжингийн шийдвэр. Зүв байсан уу байсан уу? Өөрийнхөө ур чадвар бас эндээс гаргана. Гарна ур чадвар гарна шүү бас. Ер нь бол за экстеншн авлаа бас. Ер нь бол нэг боломжтой. Тийм нэг боломж. Одоо энэ тамирчны хувьд бол энэ тоглолтын дээр бол ахиж сонголт авах боломж байхгүй. Ингэж авч иж тоглохгүй бол нөгөө хэцүү байдаг л та. Яг л сүүлийн 10 секундын шүүгч 10 секунд гээд зарлангууд зарим туршлага мотоо тамирчид бол сандраад гясцчихдаг байхгүй. За айгүй гоё цоглоо. Сая бол ойж явахдаа 10 дугаартай бөмбөн дээр жоохон зузаан зогсон бол тавил айгүй хэцүү байх байсан. Нимгэн зогсон тул да тавил айгүй гоё гарч ирлээ. За энэ дээр бол Тэмүүжин бол энэ тоглолтыг бол дуусгаж байгаа хаа. За ингээд тодорхой болоод байна. Тэмүүжин ингээд Сүүрийн улсын аваргаас хошоо алтан медалаа ингээд инхүү авч байгаа шиг байна. За 6 4 харьцаад байгаа 7 хожид авсан ялагчуд нь за Тэмүүжингийн үед ингээд тодорхой хожид авснаар улсын аврагч шалгуулалт хэмжээнд 2 дахь удаа болж байна. За 50 ботын хувьд бол анх удаага мөнгөн медалийн болцол хангалаа. Тэгээ түрүүн хэлсэн метрополь гүлэвийн тамирчин Лусан Доржмон хүрэл медаль, топ 8 гүлэвийн тамирчин Батхүү хүрэл медалийн болцол хангасан байгаа. Залуучуудын аврагын төлөв тоглолт үнэхээр бас өсөл дөөнтэй болж өнгөрлөө. За эрэгтэйчүүдийн аврагын төлөв тоглолт бас их сонирхолтой болох уу гэж бодож байна. Шалгарсан хоёр тамирчны хагас гişэ тоглолтыг харж байхад. Одоо тэгээд шинэ авраг төрхөө 3 дахь авраг төрхөө гэдэг бүгдээрээ маргааш харцгаая. Сонирхол тоглолт бол тун сонирхолтой болно. Эмэгтэй төрөл дээр ч гэсэн бас шинэ авраг төрхөө мөн бас наран туяас 7 дахь авраг авах уу гэдэг бас сонирхолтой тоглолтууд бас маргааш үргэлжлэе явна. За ингээд спортын амралтын нэвтрүүлгээрээ үзэгч та бүхэндээ 2018 оны Монголын покет бильярдын холбооны улсын авраг шалгуулах тэмцээний эрэгтэйчүүдийн насан туршидтай ангиллын хагас гişийн 2 тоглолт, залуучуудын аврагын төлөв тоглолтыг хүргэлээ. За спортын амралтанд нэвтрүүлгийн 2 дахь дугаарыг маргааш орой үзэгч та бүхэн авч үзээрэй. Энэ удаад эрэгтэй эмэгтэй насан туршидтай ангиллын аврагын төлөв тоглолтуудыг үзүүлэх юм. За эмэгтэйчүүдийн аврагын төлөв тоглолтын хувьд шинэ авраг төрхөө эсвэл улсын 6 удаагийн аврах наран туяа дахин нэг удаа улсын авраг болох уу гэсэн сонирхолтой тоглолт байх болно. Ингээд спортын амралт нэвтрүүлгийн маргаашин дугаараар эргэн уулзъя. Өнөөдөр та бүхэнд Монголын покет бильярдын холбооны ерхий нарийн бичгийн дарга Баттулга тоглолтуудыг тайлбарлан өргөлээ. За баярлалаа.